Нэг. За. Нэг. За сайн бацхан монголчуудаа. Солонгос улсдах монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтаас та бүхэнд энэ халуун өдрийн мэндийг хүргье. За ингээд өнөөдөр Сөүл хотод 37 халуунтай байлаа. Тийм ээ Алина. За ингээд үзэгчдээ энэ сайхан орой мэндийг хүргье. Өнөөдрөөс ер нь Солонгос улсад халууны улирал эхэлсэн байна. За тэгээд мөн та бүхэндээ бас Монгол амралтын талаар бас танилцуулахаар манай хамт олон ирээд байна. За халууна. Орой минь төргий. Үзэгчдээ орой мэнд хүргье. За бид хоёроос одоо халууны улирал идэж байгаатай холбогдуулаад монголчуудаа Монгол амралтын газрыг танилцуулах чинь тийм ээ. Тийм ээ. За тэгээд үнхээр халуун өдөр байж чадсан боловч бид тэр одоо маш гоё сэрүүхэн газар ирсэн. сайхан байна тийм ээ. Ямар ч маш гоё тийм сэрүүхэн байгалийн гоё үзэсгэлэнтэй газар ирсэн байна. Тэгээд манай монголчууд маань ч гэсэндээ хадж байгаа бол ер нь хөхөл донгод чинь тийм. Чиглэл байх уу? Хөхөл донгодод тэгээд маш гоё үзэсгэлэнтэй байгалийн тогтцтой ийм газар ирээд дээрээс нь сая та нар хад амсан бол морьтой, за тийм Монгол гэртэй, Монгол хоол идэж олдог ийм Солонгост байдаг. Монгол амралтын газар ингэ нэгдсэн байгааг одоо халууны амралт болохоос өмнө Солонгос улсад одоо оршиж амьдарж байгаа монголчуудад танилцуул юу гэдэг энэ газар байна. За тэгээд Сөүл хот бол өнөөдөр нэмэх 37 халуун байсан тийм ээ. Маш их халуун байсан. Тэгээд монголчууд маань ч гэсэн халуунаас зайлсхийж бас ус мус сайн ууж тийм ээ. Сүүдэр сайн бараадж байгаараа. За тэгээд одоо ингээд сая та бүхэнд амралтын юунаас эхэлсэн байгаа тийм ээ. Үүднээс эхэлж танилцуулсан. За ингээд сая яг ингээд ирэхэд биднээс ингээд хүлээж аваад менежер нь хүлээж аваад халуун үзээд тийм ээ. Тэгээд нэг холбогдох дугаар руу залгуулад тийм ээ. Аншим кол руу залгуулад ерөнхийдөө ухтаж авсан байгаа. За ингээд менежер бас энэ хүлээж за сайн байна уу? Сайхан зүйлсийн та. Яа бид нэр яг одоо амралтын газар ирээд за тэгээд менежертэйгээ за менежер өөрийгөө нэг танилцуулах уу? Их хоёрын гадаа гэдэг. Одоо бараг ингээ амралтын газрыг ерөнхийдөө менежер гүйцэтгэж байна. За менежер та бүхэнд баярлалаа. за менежер өнөөдөр олондоогийн үзэгчдэд амралтын газараа танилцуулнаа. За бас сюрприз байгаа тийм ээ. За тэрийг сюрпризаа ер нь тэгж байгаад явуулъя тийм ээ. За эхлээд амралтын газараа хаанаас гэлж танилцуулах вэ? За эхлээд Бассантай гэж байгаа тийм ээ. За энд 3 өрөө харагдаж байна тийм үү? За тэгвэл нэг өрөөг нь орж танилцуулах уу? Эхний өрөөнөөс ороод. За. Яа өмнө нэг кастинг лайв гэж үзсэн. За. За. Нэг лайв нэг үзсэн. Таадаг ирэх зургаар бас бүлэгээ байж байгаа. За. Өнөөдөр манай олондогийнхан манаас Монгол амралтын газар ингээд зорж ирж байна. За. Ингээд нэг өрөө тийм ээ? Нэг өрөөндөө ингээд хувийн Бассантай гэсэн үг үү? Тийм. Манайх ерөнхийдөө нэг тийм 3 том өрөөтэй. За танилцуулаад явчих тийм ээ? За бариад хойрхон бариад явчих. Ер нь юм 3 манайх том өрөөтэй. Манай өрөөний давуу тал бол ерөнхийдөө бүгд юм тусгай орчинтой байгаа. За хувийн Бассантай тийм ээ? За. Хувийн гэсэн өөрийн тийм орчин бүрдүүлэх боломжтой. За. Өрөөний талаар танилцуулъя тийм ээ? өрөө нь ямар ч сан бүтэн сүүл бүр юм сагсантай юм байна. За ирээд хоол идэж болно. За амралтын газараас бас тусгай хоолтой юу? Амралтын газраас манайх бол ерөнхийдөө орой үйлчилгээд оройны хоол гэж байна. За. Тийм. Хорхог. Хорхог Мэдээж монголчуудын ганц дуртай зүйл бол хорхог шүү дээ. Тийм ээ. Манай төрж байгаа одоо манайх ерөнхийдөө одоо байгуулагдаад 6 сарын өмнө нээлттэй хийгээд одоо сарын хугацаа болсон байна. Тэгээ энэ хугацаанд ингээ ирж байгаа хүмүүсүүдийг анзаарахад ерөнхийдөө ийм монголчууд бид нар чинь ингээ тийм монголчуудын нэг сохих тийм нэг орчин хэрэгтэй байдаг. Тэр бас нэг үндснийхээ хоолыг идмээр байдаг. Тийм орчин байх болохоор эргэлтэрчтэй байдаг юм болов уу гэж бодсон. Ирсэн хүмүүсийн сэтгэлийг сонсоо ярьсан. Тиймэрхүү юмнуудыг анзаарсан. За. Тэгээ манай эхний өрөө. За эхний өрөө гэж байгаа тийм ээ? Ерөнхийдөө ингээ гадна талын бассейн орчин бүх орчнуудаа бүрэн харах хэмжээний том цогтой. За. Тийм болохоор Ингээд өрөөнөөс ерөнхийдөө бол ингээд гаднахаа бүгдийг ингээд харуулчих тийм ээ тийм ээ? Тийм болохоор хүүхэд тоглож байгаа тусруу
аюул эцэгчүүд нь ч гэсэн хараа хяналтанд байх боломжтой даваа тал. За орчин бол үнэхээр сайхан маань хөхөөд онгодоод тийм ээ. Яг За. гоо надад нэг тийм тэрэлжид байгаа юм шиг. Манай энэ чинь юу? Өглөө хөхөө дуурна. За. Янз бүрийн антид дуурна. Тэр бас их гоё юм байна. Өглөө босоход үгүй юм гоё. Тэгээ манай өдөр болохоор аялдаг юм. За. Энэ дотор ороод ирэх бид нар нэг тийм солонгостойгоо биш. Тийм арай өөр орчинд ирсэн өдрөнд. За ингээд тус тустай өөрийн гэсэн бассейнтэй байна, тийм ээ? За ингээд Тэний талаар жоох ярьж. за тэгээ бассейны гүн хэдвэ? За басна маань ерөнхийдөө энэ юуны хамгаалалт байгаа. Шумуулны хамгаалттай байна, тийм ээ? Модтойгоо зөвлөхөөр ядаж модтой хоцсон ус нөхөдүүд хаягддаг. За. Битэр сая эренгүүтэл халууцаад бошуухан тийм ээ? Тэрээд ороод тийсэн. Намайг өсрүүлэх гээд байгаа мөгүй юу? За уус бол ийм сайхан цэнгэг байна уу? Тийм ээ? 5 агаас 3 агаас харьцаатай. За 5 уртаараа 5 агас, өргөн нь 3 агас юм байна тийм ээ? Бассейнүүдийг бол цэвэр усан тийм ийм сүүлд ийм пүүлүүд гэсэн дандаа ийм холромынтой ийм цагаан энэ болохоор ийм зүгээр ийм байгалийн тийм гол шиг тийм мэдрэг. Манайх одоо орж ихтэй сая харсан бол энэ гүний худаг байгаа байхгүй юу? Шууд гүний худгаас усаан татдаг. За. Тэгээд юу усаан юулхтэй бол шууд нөгөө юугаар хоолоогоор юулчихдээ. За. Тэгээ ер нь 7 хоногтон нэг удаа 5 дахь өдрөөс холино гэж тэгжсэн боловч нөгөө бус бохирдох юм бол За. тэр болгонд нь ер нь бол усаас сольж байгаа. Сольж байгаа тийм ээ? За. Усны дараа бол нэг жоохон сэрүүхэн байдэн тэгээд нөгөө нартай өдөр бол яг өдөр болох юм бол аяна бүдээс идэхгүй. За тэгээд зарим нэг үзэгчд маань сэтгэл битсэн байна. За хаягаа явуулаарай гэж. За пэйж үзсний хаяг маань юу вэ? Одоо удахгүй. Аха. Солонгос дахь бассейнтэй гэртээ Монгол амралт гэсэн тийм монголоор ч юм бол гарч ирэх байгаа. За. Тийм биш манай хууцанд бас нэг дээрээ. Сөүлээс яг 100 км байсан тийм ээ? Тийм сүүлээс яг сүүлийн төвөөс яг 100 км. За. Өнөө гараад болов. Тэндээ юм тийм хэцүү биш байлээ те. Бид нар ингээд заримдаа пенсионерийнхоор ингээд нөгөө пенсн олохгүй ингээд замаасаа нөгөө солонгос үнтэй ярих хэрэг хилэн мэд нэвтрэлцгүй. Тэгээд энэ хөдөө ихэд татварыгаа дандаа яриад айгуу төвхтэй. Одоо энэ чинь аль аймагт ордог лээ? Манай хүнжүүн. Кавандо аймагт ордог тийм ээ? За. Энэ нэг уулын амны эцтэй байдаг. Тийм болохоор ерөнхийдөө энэ хөрс юунууд багтаах ороод. Ааха. Байгаль бол үнэхээр сайхан байна. За. Санагдаж байна. Америк модтой тэгээс нь айгуу гоё гарлаад байгаа. Өрөө болгон тэгэхээр өөр ингэсэн бассейнтэй гэсэн үг тийм ээ? Тийм бүгд тус тустай харагдана. Одоо ингээд манай хэрэглэгчид үйлчлүүлэгчид орж ирэх юм бол энэ хаалга хаагаад тэр хүмүүсийн орчин болдог байхгүй. За тэгвэл гараад өөр тийшээ. За одоо хамгийн сонирхолтой зүйл маань энд одоо Монгол гэр харагдсан. Тийм ээ? Монгол гэр байгаа. За Монгол гэр лүгэ. Орцгоё. За ингээд бас гоё сайхан тоглоомын талбай байна. За. Ингээд чиний гадаана байрлах боломжтой юм байна. Амарчсан краш нөгөө нэг пакинг хийх тийм нөгөө нэг зам байхгүй зовоод ах юм байна. Тий. Сая бид хоёр бол ерөнхийдөө юунаас эхэлсэн шүү дээ. Үүднээс машины зогсоолоос эхэлсэн. За ингээд бүгд солонгост монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтад Монгол гэр амралтанд ирсэн байна. За ингээд Монгол гэртэйг орж танилццгаая. Монгол гэр. За. Монголчууд Монгол гэрт оруулчмаар санагдаад байлаа. За гутлаа тайлчшээ. Газрын зураг юу? За энэ газрын зураг бас монгол хүн хийсэн гэж байгаа. Миний мэдээснээр бол тийм ээ. Монголчууд бол энэ дуурлж ийн, хийж ийн, амарж ийн. За. Авдар байна. Хүш Хаан хатан хоёрын судал байна. тэгвэл халина. Өнөөдөр манайхан амархаар ирээд маргааш ер нь бол ажилтаа штэ. Манай солонгос мэдээний хагасан болгоны 18 цагаас явдаг. Тэгвэл хоёлаа маргааш мэдээгээ Монгол гэрээс ивэл ямар вэ? Менежерээс зөвшөөрөл авсны дараа хоёлаа мэдээгээ тийм ээ. Ааха. Истогой юм байна. Монгол гэртээ ирээд бас өөрсдийнхөө одоо бүр бидний одоо үнэт өв штэ. Соёлын мартаа үнэт өвийг одоо солонгос улсад ингээ харцаад би хутай авих байштай. Дээрээс нь тэр хийвч тэр энэ миний арталт байгаа зурагч тэр те. Ерөөсө Монгол Аз ахыг харуулсан тийм ээ. Энэ зураг эдрийг ер нь солонгостой монголчуудаар хийлгсэн байгаа. Тийм байна. Хүмүүсүүд энэ юм Монголчууд бас нэг нэгэндээ маш их мундаг байна тийм ээ. Вау. Бид нар ерөнхийдөө бол надад нэг асуулт гэртээ болохоор амарч болох уу? Энэ гэр
маань болохоор Манайх ерөнхийдөө 2 гэртэй. Ер нь жишээ 3 гэр байна гэж хэлсэн болов. Энэ гэр маань ерөөхдөө бол үзүүлэнгийн гэр гэж явж байгаа юу? Одоо жишээ маргааш ихэд хоёр телевизээр нэвтрүүлэг юм гэж боломжтой. Яагаад гэвэл бид нар энэ гэрээ ерөнхийдөө ирж байгаа хүмүүстээ зориулаад одоо зураг авах нь, үйлчилгээ явуулна уу тий? Одоо төрсөн өдөр тэмдэглээд ирсэн хүн байвал төрсөн өдрийн тэмдэглээд энд хийн үү? Энийг ерөнхийдөө үйлчилгээнд хүмүүст ашиглах зориулгаар юм байна. Солонгос хүмүүстэй ч гэсэндээ нөгөө гоё соёлын хичээл дээрээ агуулгад шинтрийг дагуулж ирээд ингээд өөрсдийнхээ Бас тэгж болох юм байна тийм ээ. Аа маш гоё модон хийцтэй гоё Монгол гэр байна. Зя. Модны өндөр ямар байна. Наад хамгийн таалагдаад байгаа чинь өндөр байгаа. Тийм гоё хаяа маягаас өгсөн бид яагаад ч юм боо яалтчгүй нэг тийм зуны юм дээр ээж юм тийм ээ. Зя ингээд Монгол гэр амралт. Тэгвэл бүгд амрахыг хүсэж байгаа манай болондоо үзэж байгаа хүмүүсээ бол амралтын гэрээ бас нэг удаа. За тэгээ тийм ээ. Сая бол юугаа үзүүлсэн шүү дээ. Өрөөгөө үзүүлсэн тийм ээ. Өрөөгөө үзүүлсэн басанаа үзүүлсэн. Монгол саяас мөрөөсөн манай үүдэн хүмүүс харж чадсан бол За ингээд бас. Гэтэ одоо бас ковидын халдвар хамгаалалаас болоод ерөнхийдөө бас нөгөө нэг захиалга авч байгаа хүндээ бол энэ өөрчлөлт оруулсан байгаа тийм үү? Тий. Манайх одоо сая энэ ковидос болж бас ингээд үйлчлүүлэгчдийн хязгаарыг тавьчихсан. Тэгээд сая 7 сарын ихээр 20 хүний 30 хүний тиймэрхүү захиалгууд авсан байсан боловч одоо энэ коронавигийн нөхцөл ерөнхийдөө яг одоо энэ 4-р үе шатанд тийм ээ? Тий. Одоо энэ бүгд найрамд Солонгос улсын 4-р үе шатанд амралтын газар болон бусад үйл ажиллагаа эрхэлж байгаа газрууд нийт хүн амын хүлээж авах нийт хүнийхээ 3.2 буюу гэж хуулиндаа заасан байдаг. Тэгэхээр бас энэ бид бүхэн тийм ээ оршин суугаа орныхоо хууль ёсыг тийм ээ ягштал чамдалж цохихгүй болохгүй тийм ээ. За тэгээ сая дөнгөж сая галаа менежер галаа маань бас тийм ээ ерөөхдөө бол ковидын юунаас шинэ шийдвэрээс болоод бас өөрчлөлт оруулсан хүнээр их оруулсан хүн их байсан хүмүүсийнхээ ер нь цуцалсан гэж байна тийм ээ захиалгыг. Гэтэ ер нь бол одоо хүмүүс амрахыг хүсээд одоо тантай холбогдоод амрах бол ирэх боломжтой тийм. Хит хүчтэй хүмүүс. Тий, за тийм байна. Манайх одоо ерөнхийдөө хүнийхэн тоог бол яг өөрийнхөө стандартаар авах гэж байна. Эндээс одоо коронавигийн халууныг үзээд бүх шаардлага хангаад хүнээ яг өөрийнхөө тоогны хэмжээгээр хэтрүүлж авахгүй байна. Коронавигийн нөхцөл байдал ямарчсан авах. Тань руу ямар ч уцаар яриад бид нар одоо яг олондогийнхоо яг энэ лайн одоо дугаарыг үлдээн тэгээд хаашаа иргээр болох юм бол яг нөхцөл байдлаа сайн тайлбарлаад тэгээд асуугаад тэгээд их юм уу. За Батман дахь төв санаа маань ерөнхийдөө хаяг нь бол пэйж хуудас нь явуулсан байна. Холбогдох дугаарыг хуулин явуулсан байна. За тэгээд хүмүүстэй баярлалаа. За тэгээд ер нь бол өмнө нь бас амарч исэн хүмүүс бол ер нь хаяг бол сайн мэдж байгаах тийм ээ. Манай тэгтээ энэ ирж байгаа хүмүүс бас зарим хүмүүс жоохон хол байна гэж янз бүрийн тиймэрхүү нөхцөл байдал яригддаг. За энэ гэртээ бол бас энэ чинь нэрийн гоё юм байна тий. Ерөнхийдөө Монгол байгаад бид нар бас баярлаад байгаа. За энд бол хүмүүс хүлээж авдаг гэж байгаа тийм ээ. За. Бид нар тэржид байгаа юм шиг гифт ирээд унтаж авахаар болсон байх тийм ээ. Маш гоё зэрхэн бас маш гоё тустай. Тэгээд яг нөгөө нэг зуны одоо нөгөө нэг эсхийгүү тийм дан гэрттэй ингээ нэг унтахаар яг чи нэг амар сайн унтдаг те гихт унтах нэг тийм байранд унтах хоёр хооронд амар ялгаатай байдаг. Бид нар яг Монгол дан шиг надад хаддаг. Энэ гэрсэн дээр нөө гэрэл орой гэрэл бас авах юм бол бас гаднаас гоё яригдэн те. Тийм биз дээ. Дам бүрээстэй юм тийм ээ. Дам бүрээстэй. Зээ. Йоо ямар гоё юм бэ те. Бүр нэг нөгөө догтлаад хөө. Халууна өнөөдөр гэрт унтах чинь нэг үү. Аюу гоё тийм бидрэн завсан. Бид нар яг их гоё твэрчж байгаа юм шиг. За. Манай хэн гэрээ ер нь ингэж байгаа. Одоо энэ хоёр болон түүнээс дэш өөр авах юм бол ер нь бас сорсоор тэг үйлчлэг юм. Гэхдээ энэ бол ковид дуусны одоо энэ дөрөвдүгээр ковид гараад тэр одоо хүний хэмжээнээс аваад нэг нийгэмд зай барих юу бол үүссэн болохоор тийм ээ. Энэ нөхцөл байдал гэсэн амжих юм бол бас тэр юугаараа явах. За тэгээд өнөөдөр Ямар ч нэг тийм surprise байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр гоё surprise байгаа мэдээ. Манай олондогийн дайрыг цаашаа гаргаад үзлээгаа нэг юм. За яг одоо нийт 70 хүн үзэж байна. Манай 70 хүн ч гэсэн бүгдээр оролцох боломжтой. Оролцох боломжтой гоё surprise байгаа. Тэгээд тав хүн гадаа минийчээс сонсох юм. За. Өнөөдрийн surprise. За өнөөдрийн surprise дэлгэцсэн. За. Манайх ерөнхийдөө
одоо эхний жилийн хугацаанд ингээд үйл ажиллагаа хийгээд тэгээд дараагийн жилээр ерөнхийдөө одоо яг юун дээрээ та анхаарал бэргээд ингэж ажиллана гэж бодож байгаа. Одоо тэгэхээр ингээд үйл ажиллагаа явуулахад одоо ингээд янз бүрийн урамшуулал тийм ажлуудыг хийсэн. Тэгээд одоо энэ 8 сарын дулааны халууны амралт. Амралт одоо өнөөдөр гэж амралт хатсаа тийм амралтууд тохиолдуулаад одоо манайд хийж байгаа манайд гадаг өгөөд гэж байгаа хүмүүстэй зориулаад одоо ингээд олонтоо тийм үзэгчдийн зориулаад 20% хямдралтай тийм үйлчлээ. Вау, ажлын өдөр. Ажлын өдөр 20% хямдрал авах боломжтой. Ажлын өдөр хэрвээ та Монгол гэр амралтан дээр ирэх юм бол тэ 8 сарыг дуусдээд халууны үед ирэх юм бол 20% дискаунт Та эрэхтэй олондоо үзэж ирлээ гэж менежерт хэлэх ёстой шүү. яг үнэтэй. Одоогийн даийг үзээд ирлээ гэж хэлэхгүй байх мод 20% дискаунт байхгүй. Одоос энэ мэдээллийг авсан гэж хэлэх юм бол тань 20% дискаунт 8 сарыг дуусгах гэдэг бол яг одоо нөгөө халууны амралтаар хаацхан мэдэх байгаа монголчуудад маш гоё зүйл. За ингээд ямар ч байсан бид 5 За, менежертэй маш их баярлалаа. За би битээр ингээд үргэлжлүүлээд лайв яг хийгэж бодож байна. За, энийг дарж болохгүй. Ингээд ирчих. Ингээд ирчих. За. За ингээд өнөөдрийн лайв маань гол дискаунт гарч ирсэн. Нууц тийм ээ, сюрприз маань гарч ирсэн байна. За, манай Монгол гэр амралтын менежер Галаагийн хэлснээр олондоогийн лайвыг өнөөдөр үзсэн үзэгчид маань менежертэй холбогдох юм бол олондоогоос нэвтрүүлэг үзлээ гэх юм бол ажлын өдрүүдэд 8 сарыг дуустал та бүхэнд 20% хямдрал зарлаж байгаа мэй шүү. За тэгээд үзэж байгаа үзэгчид маань ерөнхийдөө бүгдээрээ үзсэн хүмүүс маань яг одоо энэ 20% хямдрал дээр ажлын өдөр амарч ирэх юм бол тийм ээ. Вау, бүгдэнд нь баяр хүргэе. Ер нь амралтын сая амралтын өдрийн захиалга бол дүүрсэн ерөнхийдөө бол яг өөрийнхөө тоогоор авсан гэж байгаа шүү дээ тийм ээ. Ажлын өдрүүдэд бас ирэх юм бол зүгээр нэг тийм солонгосын пенсионд очиж нэг шөнө унтахаас шал ондоо мэдрэмжтэй гоё тэрэлзэл юм уу хөсгөл байгаа юм шиг амар гоё ой модон донд тэгээ Монгол тэгээд дээрээс нь тасанд орох боломжтой тэгээ Монгол хот идэх боломжтой вау хорхог тийм маш олон жилийн одоо солонгост ажиллаж амьдарч байсан монгол хүмүүсийн бараг хүслийн билэж байгаа тийм бид нар ч энэ хаяатаа нэг Монгол явчмаар байдаг. Тэгээд одоо бид коронавиг үед бүр амар Монгол явж чадахгүй. Тэр мэдэн дээр дандаа тийм ярьж байсан. Онгод хаана байна тий. За тэгээд нэг өдөр чинь стресс бартаа тий. Бүгдийг хаяад ингээд нэг намгүн байгаль дээр ингээд ирлээ. Үнэхээр сайхан таалагдлаа. Дундуур нь үзсэн үзэгчд маань байх юм бол эхнээс нь дуусны дараа үзээрээ. За тэгээд өнөөдрийн ганц том сюрприз дөнгөж сая задлсан тийм ээ. Ажлын өдөр та бүхэн захиалга өгөх юм бол 20% хямдралтай гол нь таны нууцуг олондоогоос нэвтрүүлэг үзэж орж ирлээ гэж менежертэй холбох хэрэгтэй шүү. Тийм ээ? Тэгээд бид нар маргаашийнхаа бас мэдээний лайвыг яг Монгол гэр амралтаасаа бидээлсэн гэж бүр зөвшөөрлөгдсөн байгаа тийм ээ? Тэр маргааш илүү гоё хөөрхөн болох хаа. Гоё зэрэг. Өглөөс ирэхдээ шал өөр юм шиг зэрэг байхаа гэж. Химтэй зэрэг байгаа гэж найдаж байна. За тэгээд лайфтайм хантасан та бүхэнд маш их баярлалаа. Тэгээ олондоо маань ерөнхийдөө та бүхний хаана юу байна тэрийг олж ирчдэг байгаа. Тэгээд өнөөдөр Монгол гэр амралтыг олж ирлээ. Ингээд удахгүй бас олондоогийн хамт олон та бүхэнд шинэ газруудыг бүгдийг танилцуулах бол. За тэгээд өнөөдрийн үед Монгол гэр амралт байлаа. Хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Энд нэг асуулт орж ирсэн байна. Ямар унаа тэргээр очих вэ гинэ. Та хоёр одоо ямар унаа тэргээр ирсэн. Та хоёрын замаар л одоо бус хүмүүс ирнэ шүү. За бид хоёр бол ерөнхийдөө манай хамт олон бол ерөнхийдөө төрийн машинтайгаа ирсэн гэж байгаа тийм ээ. За тэгвэл одоо менежерээс нэг юм асуучих юм шиг нэрээ. Унааны тал дээр яах вэ? Унааны тал дээр гэх юм бол ер нь бол олон хүн авуул яах вэ? Асуудлууд бас яригдсан байх эхлээд одоо манайхаа ирэхэд бол автобус орон нутгийн автобусаар явах юм бол ингээд дамжиж чагаад 230 минут явах. Жох хэцүү байна тийм ээ. Хувийн унаатай хүмүүс бол зүгээр тийм ээ. Хувийн унаатай хүмүүс бол асуудлууд нэвигдсэн дээр аюу гэж төрөөд байна. Тэгээд одоо ингээд одооны захиалга аваад эхлэнгүүт бас унааны асуудал яригдчих гэсэн. Тэгээд бид нэр бас тэрэн жижигсэн анхаарал хандуулж одоо ингээд дараа 7 хоногт ерөнхийдөө нэг машин судаж агаад нэг 15 өдрийн багтаамжтай ч юм уу тийм нэг машинтай боцоод бас нэг ижил хүмүүстэй одоо хэмжээний үсэж юм үйлчлэё. Тийм санаадаас орж ирсэн байгаа. Тэгээд бас манайхан хэлэгдэж ярилцж байгаа. Өөрөд Монгол 5 дээр байж байгаа юм байна. Амралтын газар ч ингээд цагийн дараа гэж. Тэр үед нөгөө нэг хандгаал руу нөгөө нэг
Юур нарийн Атуусан зугаа явчихдаг. Зөвхөндөө усаа хийгээд чимээгээд. Ваа, За тоглоомын талбай байна уу нэ байна тэнд сайхан болоо тоглож болох юм байна. Агаарын теннис байна тийм ээ. Зээ. 40 битэн харагдсан нэг нэмээс хорхохгүй хийж идэх юм. Үнээр тийм. Чи зарагдсан бодоо би тэнд Нэр хорхогны талаар мэдээлэл өгөөг юм ба штэ. За тийм манайд одоо яг хорхог хийж болно, шорлог хийж болно. Тустай коридор хийж болно. Материал авчруул ямар уу? Тэгэхэд манайх ч нөгөө пеншн биш үү те. Нөгөө өөрсдөө хүнс материал авчраад тоолоо хийж байгаа. Тийм болохоор хорхог хийж өгөх юм бол бүх юмнууд нь бэлэн байгаа. Өөрсдөө авчраад хийж болно. Хэрвээ завгүй те ингээд тань хийгээд өгсөн юм бол бидний зүгээс бас хийж үзүүлчихэж байгаа. Тэр хоёр мөр үүсэлтэй тааж байна. хоёр мөр Үүсэл гаагаад байна. Өвсөд дулгааж идэг юм шүү. Давж идэг юм биш үү? Дажимдудаа тэнд үүсэлтэй тагш гэнэ. За менежер морилог анхаарлаа хандаад тийм ээ. За ер нь унаад хэрэгний талаар бас та бүхэн бол мэдсэн байгаа. Ерөнхийдөө одоо бол ковидын үед үйлчлүүлэгч нарынхаа ерөнхийдөө бол бас яг хүн нэмж авах байгаа зөвхөн гэр бүл юм уу цөөхөн хүний тоог авч байгаа гэж сая менежер маань хэлсэн тийм ээ. За тэгээ хорхогны талаар бол сайн хэдэн намын асуудал шүү дээ тийм ээ. Тийм болохоор өөрөөсөө бэлэн багтаага ирээд та аваад өөрөөсөө хийж идэж болно. Үгүй бол энэ чинээс хорхоо захиаж идэж болох юм тийм үү? Бүх юм зүйдэн чөлөөтэй тийм. Эхлээсээ өмнө энийг менежертэй бүгдийг яриад тохиролцсны үүднээс ингэж хийж болох юм байна. Дээрээс мөр бас байна тийм. Хоёр шиг мөр байна. Бид нар уунж болох юм байна. Ямар ч хамт зургаад авахулсан гоё тий. За ингээ өнөөдрийн лайв тайм хамт байсны үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд маргааш олондоо Солонгос мэдээний таймаар 18 цаг 30 минутанд эргээд уулзцаая. Хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Олондоогийн төгсөө байлаа. Олондоогийн хэдэн байлаа. Баярлалаа. Тэр хоорны галаа байлаа.